Та бүхэнд энэ өдрийн минь төргий хүн амын дунд эрт илрүүлэг зохион байгуулалттай холбоотой эмчнэр зориулсан бэлгийн замаар дамжих халдварын хичээлийг та бүхэнд хүргэж байна. За өнөөдөр бид Тэмбүү өвчний талаарх мэдээллийг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За Тэмбүү өвчин нь цайвар тропонем гэж нэрлэгдэх өвөрмөц бичил биетнээр үүсгэгддэг. Хүний биеийн бүхэл эрхтэн тогтолцоог гэмтээж улмаар архаг өвчлөлийн улмаас амь насанд хүрэх энэ эрсдлийг бий болгодог бэлгийн замаар дамжих халдвар юм. За дэлхийд дахинд бэлгийн замаар дамжих халдварын дотор тэргүүлж зохилон тохиолдог халдваруудын нэгд Тэмбүү өвчин тооцогддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор 2020 оны байдлаар 6.3 сая орчим хүн Тэмбүүгийн халдвартай амьдарч байна гэсэн тооцоолол гарсан байна. За Тэмбүү нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа асуудлуудын нэг болж байна. За анагаах ухаанд нэлээд олон жилийн өмнөөс судлагдсан эртний халдваруудын нэг тооцогддог ийм өвчин байгаа. За Тэмбүү өвчний үүсгэгч цайвар тропонем гэж нэрлэгддэг оромог хэлбэртэй идэвхтэй хөдөлгөөнтэй бичил биетэн байна. За эдгээр энэ бичил биетэн нь таг хүчин зүйлийн нөлөөгөөр хүний биед ээл болон цэс хэлбэрт шилжиж удаан хугацаанд хадгалагдах боломжтой болдог байна. За Тэмбүүгийн халдварыг тээгч нь хүн байдаг бөгөөд хүний биеэс цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшлаад дараагийн хүндээ халдварлах эрсдэл бий болдог. За ингэхдээ шууд зам буюу бэлгийн хавтал, за халдвартай ихээс хүүхдэд, за халдвартай цус юулах үед халдвар дамжих эрсдэл бол өндөр байдаг. За үүний зэрэгцээгээр шууд бус замаар энэ өвчний үүсгэгч бас дамжих боломжтой. За ингэхдээ тухайн үүсгэгчээр бохирлогдсон биологийн шингэнээр бохирлогдсон эд зүйлс, эмнэлгийн багж хэрэгсэл, ахуйн нөхцөлд эд зүйлсээр дамжих халдварлах боломжтой байдаг. За ингэхдээ гадаад орчинд тропонема паллидум гэж нэрлэгдэж байгаа Тэмбүү өвчний үүсгэгч маань тэсвэрлэх чанар муутай байдаг учраас маш богино хугацаанд дараагийнхаа бие махбодод хүрч чадвал тэнд халдвартай биологийн шингэнд агуулгадж байгаа үүсгэгч маань амьдрах чадвартай өвчин үүсгэх чадвар хадгалагдж идэг. Учраас халдварлах нөхцөл бүрддэг байна. За үүний зэрэгцээгээр халдварлаагүй байгаа эзэн бие махбодын тухайд бол арь салстын бүрэн бүтэн байдал алдагдах нь энэ үүсгэгч нэвтэрч орж өвчлөлөө үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Тэгэхээр эдгээр хоёр нөхцөл бүрдсэн тохиолдолд шууд бусаар дамжих боловч энэ маш ховор тохиолдол байдгаа гэдгийг бид нар бас харж тооцох хэрэгтэй. За үүний зэрэгцээгээр эмнэлгийн орчинд биологийн шингэнтэй харилцах. За дээрэс нь эмнэлгийн процедурын явцад эмч эмнэлгийн мэрэгжилтний арь салстын бүрэн бүтэн байдал алдагдах ийм эрсдлүүд бий болдогтой холбоотойгоор эмнэлгийн дотоодод Тэмбүүгийн халдвар бас тархах нөхцөл бол байж болох юм аа. За Тэмбүү өвчний үүсгчийг хүн төрөлхтөнд таньж мэдснээс хойш 100 гаруй жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. За энэ хугацаанд тухайн өвчний үүсгчийн эмгэг жамыг бол бүрэн тайлбарлаж чадсан байгаа. За гэмтсэн арь салстаар нэвтэрч орж ирсэн үүсгэгч маань арь салстын эсүүдийн завсраар болон тунгалгын судас, за цусны урсгалын дагуух ховлыг дагаж бие махбодын эдийн гүнд нэвтэрж ороод артерийн хэлхсэн судасны гадна хананд бэхлэгдэж судсыг гэмтэж эхэлдэг байгаа. За ингэж гэмтэх явцдаа өөрийнхөө өсөлт үржилтэнд шаардлагатай шим тэжээлийн бодисыг авч өсөж үржиж олширно. За энэ явцад нь тухайн артерийн хэлхсэн судсаар тэжээгдэж байгаа эд эрхтнүүдэд хүчил төрөгчин болон шим тэжээлийн дутагдал үүссэнтэй холбоотойгоор гэмтэл үүсгэнэ. За үүний зэрэгцээгээр үүсгэгчийн эсрэг явагдаж байгаа үрвслийн болон дархлааны хариу урвалын дунд эдийн гэмтэл бол нэмэгддэг байна. За ингэснээр тухайн хэсэг газарт анхны шинж тэмдгүүд илэрнэ. За үүнээс цаашаа цус болон тунгалгын судсаар үүсгэгч бүх бие махбодоор тархаж хурж очоод за тэдгээрийн судсыг гэмтээсэнтэй холбоотойгоор маш олон эргэтэн тогтолцооны гэмтэл үүсэх боломжтой болно. За үүний зэрэгцээгээр жирэмсэн эмэгтэйд ихсээр дамжин хүүхдийн бие махбод руу дамжиж нэвтрэн орсноор төрөлхийн Тэмбүү өвчнийг үүсгэх боломжтой болдог байна. За хэдийгээр Тэмбүү өвчнийг маш олон 100 жилийн туршид судлаж үүсгэгчийн онцлог эмгэг жамын асуудлууд шийдвэрлэгдсэн боловч өнөөдрийг хүртэл Тэмбүү өвчин нь дэлхийн нийтийн хэмжээнд тулгамдсан асуудал болж байна. За үүнийг нь бид нар онцлогоо болон эмчилгээ урьдчилан сэргийлтийн хүрээнд ямар асуудлууд байгааг нь тодорхойлж энэ хүү хичээлийг бэлтгэсэн байгаа. За юуны түрүүнд онцлогоон дээр бидэнд мөн тулгамдсан асуудлууд бий болж байна. За нэгдүгээрт
хүн төрөлхтөнд антибиотикийн хэрэглээ нэмэгдсэн. За амийн замбраагүй хэрэглээтэй холбоотой дутуу эмчлэх, буруу эмчлэхийн асуудлуудтай холбоотойгоор тэмбүү өвчний үүсгэгч маань эрчлээстэй хэлбэрээс ээл болон цист хэлбэрүүдэд шилждэг. За энэ үед нэмэлцэн шинж тэмдгийн илрэл багасдагтай холбоотойгоор хүмүүс өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэг. За эрүүл мэндийн байгууллагад хандсан ч тэмбүүгийн халдварыг илрүүлэх шинжилгээ хамруулж илрүүлээгүйгээс хүмүүс бусдад халдвар тараах, өөрт нь байгаа халдвар нь хүндрэх, дамжрах энэ эрсдлүүд бий болж идэг байна. За онцлоготой холбоотой өөр дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр тэмбүү өвчний үүсгэгч маань лабораторийн өдөр тутмын шинжилгээнд хэрэглэх боломжтой энгийн аргууд болох будаж шинжлэх. За цаашлах юм бол зохиомжтой орчнуудад өсвөрлөх энэ боломжууд бол хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл тэмбүүгийн үүсгэгч зөвхөн судасны ханаас шимт жилийн бодис авч өсөж үрждэг учраас лабораторийн орчин нөхцөл хүний амьд бие махбодын гадна талд шинжлэх боломж бол хязгаарлагдмал байдаг нь өнөөдрийг хүртэл энэ тэмбүүгийн халдварыг онцлоход тулгамдж байгаа асуудлуудын нэг болж байгаа байна. За үүний зэрэгцээгээр лабораторийн өнөөдрийн онцлогоонд бид нар эсрэг биеэр нь дамжуулж тэмбүү өвчнийг онцлох аргуудыг өргөн хэрэгжилж байна. За ингэхдээ RPR, VDRL гэх мэтийн өвөрмөц бус ээлж судлалын урвалууд, TPHA, TPPA, FTEBS, ELISA гэх мэтийн өвөрмөц ээлж судлалын шинжилгээний аргуудыг бол хэрэгжилж онцлогоог явуулж байна. Гэтэл эдгээр онцлогооны аргуудыг хэрэглэх явцад ээлж судлалын урвал хуурамч эерэг гарах, за хуурамч сөрөг гарах, эмчилгээний дараагаар ээлжсэн шинжилгээ сөрөгчгүй байх, ээлжээс тесвэржилт үүсэх зэрэг асуудлууд тулгардаг нь тухайн хүнийг эмчилсэний дараагаар ч гэсэн халдвартай эсхийг нь ялган танихад ийм төвөгтэй байдлуудыг бол бий болгож байна. За үүний зэрэгцээгээр эмчилгээнд дээр зарим тулгамдсан асуудлууд гардаг. За тухайлах юм бол тэмбүү өвчний үүсгэгч Treponema-pallidum маань эрчлээстэй хэлбэрүүдийн энэ хэлбэрийнхаа үед 1-2 эрчлээснийхаа голоор хөндлөн хуваагдаж буюу тасарч хуваагддаг байгаа. За энээсээ цаашаа Treponema эрчлээстэй бүтэн бие гүйцэн хэлбэр болж ингэж хөгждөг байгаа. За энэ явцдаа үржлийн мөчлөгийн хугацаа урт байдаг учраас бидний эмчилгээнд хэрэглэж байгаа амийн бэлтгэл нь удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай байдаг. За энийг бас мөрдөж горим дагуу эмчилгээ хийж чадаагүйгээс үүсгэгч маань латент хэлбэрүүд болох ээл хэлбэр, цист хэлбэрдээ шилжих. За улмаар ийм хэлбэрт шилжсэн үедээ эсийн дотор очиж байрладагтай холбоотойгоор эмийн бодис дархлааны урвалын хариу урвал хурж үйлчлэхэд төвөгтэй ийм байдлыг бол бий болгодог байна. За үүний зэрэгцээгээр тэмбүү өвчний үүсгэгч маань зөвхөн тэмбүүгийн 2 дугаар үе буюу цусаар эргэлдэж эхэлсэн үедээ ч биш, энээс өмнөх үедээ ч гэсэн биологийн хоригуудыг нэвтрэх боломж бий болдгоо гэж ингэж үздэг. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйд болон олдмол хэлбэрийн тэмбүүгээр өвчсөн хүмүүст хориг, тархи цусны хориг, ихсийн хориг гэх мэтийн хоригуудыг сайн нэвтрдэг эмийн бэлтгэлийг сонгож хэрэглэх нь бол эмчилгээнд чухал ач холбогдолтой байдаг байна. За урьдчилан сэргийлтийн тухайд тэмбүүгийн үүсгэгчийн эсрэг вакцин гаргах орлогуудыг маш олон түвшинд бол хийсэн боловч өнөөдрийг хүртэл урьдчилан сэргийлэх вакциныг бол гаргаж авч чадаагүй байна. Ийм учраас бид нар бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх бусад зөвлөмжүүдийг өдөр тутамдаа үйлчлүүлэгчдээ зөвлөх, за өөрсөндөө халдвар хамгааллын дэглэмээ барих дээр анхаарах шаардлагатай юм байгаа байна. За ингээд тэмбүү өвчний эмэлзүүтэй холбоотой онцлогоо эмчилгээтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе. За тэмбүү өвчин бол архаг явцтай өвчөн гэд өмнө нь хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл үүсгэгч бие махбодод орж ирснээс хойш шинж тэмдэг илэрхгүй байх тодорхой хугацаа өнгөрдөг. За энийг бид нар нууц хугацаа гэж нэрлэдэг. За энэ хугацаанд дунджаар 18-аас 24 хоног байх боловч тухайн үйлчлүүлэгчийн дархлааны байдал, дахин халдварласан байдал, антибиотикийн хэрэглээ, дархлааны хариу урвалын онцлогтой холбоотойгоор 10 хоногоос 180 хоног хүртэл хугацаанд богиносох буюу уртсаж болдог байна. За үүний дараагаар тэмбүү өвчний анхны өвөрмөц шинж тэмдэг болох хатуу яр гарснаар 1-р үе эхэлнэ. За 1-р үе бол 6-аас 7-7 хоног орчим хугацаанд үргэлжлээд за гарсан хатуу ярны зэрэгцээгээр хамгийн ойрхон байрлаж байгаа тунгуулгын зангилаа томрох, за энэ хооронд байгаа тунгуулгын судас өсөх гэсэн 3 шинж тэмдгээр илэрнэ. За эдгээр шинж тэмдгүүд эмчилгээ хийхгүй байсан ч гэсэн өөрөөр аяндаа арилаад тэмбүү өвчний 2-р үед шилжинэ. За энэ үеэс цус болон тунгуулгын судсаар үүсгэгч бие махбодод тархаж эхэлсэнтэй холбоотойгоор арьсан дээр олон төрлийн тууралтууд гарах шинж тэмдгүүд илэрнэ. За арьсан дээр тууралт гарахаас гадна састаар
одоо тууралтууд гарах мөн одоо бусад эргэтэн тогтолцооны талаас өөрчлөлтүүд илэрч байна. За эдгээр илэрсэн өөрчлөлтүүд маань мөн одоо эмчилгээ хийгээгүй байсан ч гэсэн өөрөө аяндаа шимэгдэж арилаад одоо тодорхой хугацааны дараагаар давтаж гарах. За эргэж одоо шинж тэмдэг далд хэлбэрт орох гэх мэтээр долгион маягийн явцтайгаар 2-4 жил үргэлжилнэ. За үүний дараагаар халдвар авсан хүмүүсийн 25 орчим хувьд нь Тэмбүү өвчний 3 дугаар үед одоо шилжиж эмнэлзүүн шинж тэмдэг илрээд үлдсэн 75 орчим хувьд нь далд хэлбэрээр одоо үргэлжилнэ гэж ингэж үздэг байна. За Тэмбүү өвчний 1-р үед илэрдэг шинж тэмдэг эрэгтэйчүүдэд ихэнхдээ одоо тэрхий шодоо дээр байрлана. Эмэгтэйчүүдэд өтрээний үүдвч хэсэг, за өтрээний дотор талынхаа нь умаа үзүүн дээр голчлон байрлана. Гэхдээ цайвар тропониум нэвтэрч орсон газартаа одоо гарах учраас бэлэг эрхтний орчимд буюу умдаг, цайв, салтаа, хярзан, хошногны амсар, за мөн биес бэлэг эрхтнээс аслагдсан одоо хэсгүүд болох уруул, хуруу, хөх одоо гих мэтийн газруудад бол бас гарч болох нэ. За айлч байрлалд байсан гэсэн хатуу яр бол өвөрмөц одоо 10 шинж тэмдгийг агуулсан байна. За юуны төрөнд бол саяны одоо байралтай газруудад зөв дугуй буюу 100 дугуй хэлбэртэй дээд маягийн ёроол нь хонхорхой, зах хэрэмгэн нэрүүл арьснаасаа тод зааглагдсан. За дунджаар 1-2 см хүртэл хэмжээтэй хатууфтар тогтцтой махан улаан өнгөтэй ёроолоос нь одоо тунгалаг шингэн одоо ялгарсан ийм одоо шархлаа бол гарна. За эдгээр энэ шархлаа маань ихэнхдээ ганц нэгээрээ бол гардаг. Хэрвээ одоо үйлчлүүлэгч давтан одоо халдварлсан энэ тохиолдолд бол 2, 3 гэх мэтийн тоотоогоор одоо бас тохиолдож болно. За шархлаа маань хурц үрвслийн шинжгүй буюу эргэн тойрны эдүүдэд нь ямар нэгэн одоо улаасан, хавгансан үрвслийн шинж тэмдэг байхгүй байхаас гадна ямар нэгэн өвчин эмзэглэлгүй байдгаараа одоо их өвөрмөц ялгаатай байдаг. За тийм учраас заримдаа одоо үйлчлүүлэгч маань шархлаа гарсныгаа их анзаарахгүй, эмчид хандахгүй байх юм тохиолдлууд байдаг бахнэ. За үүн дээр эмэгтэйчүүдэд ихэнхдээ одоо умаа хүзүүн дээр гарах нь бас нэлээд түгээмэл байдаг учраас бид нарт одоо үйлчлүүлэгчээс асуумж авах. За бэлэг эрхтний одоо гадна хэсэгтэр үзлэг хийгээд Тэмбүү өвчний 1-р үеийн шинж тэмдгийг бас илрүүлэхгүй өнгөрчих тохиолдол байж болно. За тэгэхээр энэ үеийг бол бид нар эмэгтэйчүүдэд илрүүлэхийн тулд бэлэг эрхтний үзлэг хийж, өтрээний толны үзлэгээр умаа хүзүүг гаргаж одоо харснаар шархлааг одоо илрүүлэх боломжтой байдаг бахнэ. За Тэмбүү өвчний 1-р үеийг дотор нь ээлдэс сөрөг 1-р үеийн Тэмбүү, ээлдэс эрэг 1-р үеийн Тэмбүү гэж бол ангилдаг. Өөрөөр хэлэх юм бол хатуу яр хэдийгээр гарсан боловч эхний 3-4 хоногийн хугацаанд ээлдэс судлалын шинжилгээ сөрөг байдаг. За тийм учраас одоо үйлчлүүлэгч эмнэлзүүн шинж тэмдэгтэй гэдгийг одоо эмчид мэдэгдээгүй, эсвэл эмч үзлэгээр илрүүлээгүй. Энэ тохиолдолд бол Тэмбүүгийн шинжилгээнд бас найдах нь Тэмбүү өвчний 1-р үеийн тухайд бол учир дутагдaltaамаа гэж ингэж хэлэх нэ. За энэс цаашаага хатуу яр гарснаас хойш одоо 4-5-7 хоногтойгоос эхлээд ээлж судлалын шинжилгээ эрэг болдог учраас энэ үед нь бол бид нар харин найдвартай одоо илрүүлэх ийм боломжтой болдгоо. За Тэмбүү өвчний үед гарч байгаа 1-р үеийн шинж тэмдгийг дагалдаад одоо тунгалгын зангилаа томрох шинж тэмдэг илэрч болно. За энэ нь бол тухайн хатуу ярандаа хамгийн ойрхон байрлаж байгаа тунгалгын зангилаа томорно. Ихэнхдээ нэг нь одоо томрох боловч хид хідэн бочрохоо томорсон байж болно. За гол онцлог нь бол гүлгэр гадаргуутай, хөдөлгөөнтэй, орчны хоёртой наалдаагүй, хатавтар тогтцтой ямар нэгэн өвчин эмзэглэлгүй байдаг юм онцлогтой бахнэ. За үүний дараагаар Тэмбүү өвчний 2-р үеийн шинж тэмдгүүд бол илэрч эхэлнэ. За ингээд халдвар авснаас хойш 9-өөс 17 хоногийн дараа буюу одоо хатуу яр гарснаас хойш 6-аас 7-7 хоногийн дараагаар Тэмбүү өвчний 2-р үе үүсгэгч одоо цуснд маш их хэмжээгээр эргэлдэж спирхет эмий болсонтой холбоотойгоор бол илэрч эхэлдэг байна. За ингэж спирхет эмий дөнгөж болоод эхлэнгүүт маш их олон тооны одоо үүсгэгч цуснд одоо дархлааны хариу урвалын нөлөөгөөр үхэж задарсантай холбоотойгоор халдвар хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. За энд нь бол толгой өвдөх, дотор муухаарах, булчин үе мөчөөр янгиж өвдөх гэх мэтийн одоо шинжүүд илэрдэг байна. Энийг бид нар урьдчилан үе гэж нэрлэнэ. За эдгээр урьдчилан үеийн шинж тэмдгүүд нь одоо маш богино хугацаанд илрээд тууралт гарч эхлэмэгц илэрхээ болно. За тууралт гарч эхлэхдээ Тэмбүүгийн одоо 2-р үед бол маш олон төрлийн тууралтууд арьсан дээр гарч болдог. За энд нь толбон тууралт, гөвдрүү, дээд цэврүү тууралтууд гарахаас гадна үс унах, арьс цаах гэх мэтийн шинж тэмдгүүд бол илэрнэ. За эдгээр шинж тэмдгүүд нь Тэмбүү өвчний 2-р үеийн шинэ хэлбэр болон дахисан хэлбэрийн үед бол ялгаатай байдлаар тохиолддог байна. За Тэмбүү өвчний
Хоёрдугаар үеийн шинэ болон дагсан хэлбэрийн үед аль алинд нь одоо гарч байгаа энэ тууралтуудад ямар ерөнхий онцлог байх вэ гэдгийг тэгэхээр эмчнэр маань мэдэж авах нь чухал байна. За ингэхдээ Тэмүүгийн үед гарч ирж байгаа тууралт нь ямар нэгэн дараалал бол байдаггүй. Одоо баг нэгэн зэрэг шахам гардаг учраас тэнд явагдаж байгаа одоо тууралтан дээр гарч байгаа өөрчлөлтүүд одоо нэг ижил төвшөнд явагддаг ийм онцлогтой байна. За гарч ирсэн тууралтууд одоо өвчнөдөө ямар нэгэн зовиургүй байна. Захтнахгүй, хорсохгүй, тийм ээ, өвдөхгүй. За ерөнхий биеийн талаас бас халуурах болон халдвар хордлогын шинж тэмдгүүд илэрхгүй. Тийм учраас хүмүүс маань одоо тухайн шинж тэмдгээ зарим тохиолдолд одоо анзаарахгүй мэдгүй явж байгаа юм тохиолдол байна. Тийм учраас бид нар заавал бүтэн биеийн үзлэг хийж арсны нуглаастай эсгүүд арсыг одоо нэлэхүүд нь үзснээр тууралтыг илрүүлэх боломжтой юм байдаг байна. За гарч ирсэн тууралт маань ойролцоогоор бол нэг 4-8-7 хоног орчим хугацаанд дунджаар 4-6-7 хоног орчим хугацаанд үргэлжлээд өөр аяндаа одоо эргээд ямар нэгэн уул мөргүүгээр шимэгдэж арилдаг. За энийг нь бол бид нар харьцангуй зөөлөн явцтай гэж ингэж хэлж байгаа. Ямар нэгэн уул мөр үлдээдэггүй онцлогтой. За гарсан тууралт улаан ягаанаас тесэн улаан хөхөлбөр улаан өнгөтэй. За зөв дугуй буюу 100% дугуй хэлбэртэй. Тэмбүү өвчний 2 дугаар үеийн дагсан хэлбэрийн үед гарч ирж байгаа тууралтууд маань шинэ үеийг бодох юм, шинэ хэлбэрийгээ бодох юм бол арай жоохон тууралтууд харьцангууд одоо гүвдрүүн тууралт давмгаалсан, харьцангуй том хэмжээтэй. За тэгээд биеийн углаастай эсгүүдэд голомтолж байрлаад за нум, цагираг, цэцгэн хэлхээ гэх мэт ийм хэлбэр үүсгэж одоо байрлсан байх хандлагатай байдаг. За Тэмбүү өвчний 2 дугаар үед одоо 1-р үеэс ялгаатай нь айлч үе шатанд нь бол бид нар ээлдэс судлалын шинжилгээ хийснээр одоо 98-аас 100% илрүүлэх боломжтой учраас хэрвээ одоо тууралтыг Тэмбүүгийн шалтгаантай байж магадгүй байна гэж сэжилсэн тохиолдолд одоо шинжилгээ хийж үзэх нь бол илүү одоо онцлогооны ач холбогдолтой байдаг байна. За Тэмбүүгийн 2 дугаар үед илэрж байгаа тууралтуудад өөр мөн одоо нэг онцлог байдаг нь тусгай эмчилгээ хийхэд маш хурдан шимэгдэж арилдаг. Тийм учраас одоо Тэмбүүгийн 2 дугаар үед одоо сонгож байгаа эмчилгээгээ бид нар бүрэн төгс хийж дуусах хүртэл шинж тэмдэг арилж байгаа нь одоо эдгэрснийг заахгүй гэдгийг үйлчлүүлэгчид маш сайн ойлгох шаардлагатай байдаг. За үүний зэрэгцээгээр Тэмбүүгийн одоо эмчилгээнд өвөрмөц эмчилгээний эхний тун хийсний дараагаар бийд байгаа үүсгчид маань маш их олноороо үхэж задарсантай холбоотойгоор мөн одоо халдвар хордлогын шинж тэмдгүүд 38 хэм хүртэл халуурах, за булчин одоо үе мөчөөр ангинж өвдөх, за дотор муухаарах, нойр мөглөх, бөөлжис цутгах гэх мэтийн шинжүүд илэрч болно. За тэгэхээр эдгээр шинжүүдийг бол бид нар Яришал Лукашевич гексгемерийн урвал гэж нэрлэдэг бөгөөд Тэмбүүгийн одоо халдвартай хүнд эмчилгээ хийсний дараагаар илэрч болох нь одоо ердийн үзэгдэл байдаг учраас энэ нь одоо эмчилгээтэй холбоотой гаж урвал биш юм а гэдгийг бас үйлчлүүлэгчтэй тайлбарлаж хэлэх шаардлагатай байдаг байна. За Тэмбүү өвчний 2 дугаар үед шинж тэмдэг илэрсэн шинэ болон дагсан хэлбэрээс гадна шинж тэмдэг илэрхгүйгээр бас маш удаан хугацаанд явж болно. Тийм учраас энийг бол бид нар ээлдэс судлалын шинжилгээгээр онцлох нь одоо ач холбогдолтой байдаг. За Тэмбүүгийн 2 дугаар үед гарч ирж байгаа толбон тууралт бол шинэ хэлбэрийн үед тохиолддог гол тууралт ихэнхдээ зөв дугуй 100 дугуй хэлбэртэй жижиг 1 см хүртэл одоо диаметртэй тод улаан ягаанаас одоо зэсэн улаан хөхөлбөр өнгөтэй ийм тууралтууд гарна. За ихэнхдээ биеийн одоо цээж, хэвлээ, мөчтийн тэнээлгэх гадаргуу гэх мэтийн хэсгүүдээр одоо гардаг. За тууралт толбны гадаргууд ямар нэгэн гуужих одоо ийм өөрчлөлт бол явагдахгүй. За диаскопи хийгээд үзэхэд энэ толбон тууралт маань арилаад эргээд одоо авахд бол тодордог буюу судасны шалтгаантай ийм толб одоо үүсдэг байна. За Тэмбүүгийн 2 дугаар үеийн дагсан хэлбэрийн үед бол ихэнхдээ гүвдрүүн тууралтууд гарч ирдэг. За Тэмбүүгийн үед гарч ирж байгаа гүвдрүүн тууралт нь хэмжээний хувьд бол одоо жижигхэн хэмжээтэйгээс өксүүлээд зоосон мөнгөний хэмжээтэй хүртэл юм одоо хит хитэн хэлбэрээр байж болдог. Хамгийн түгээмэл тохиолддог нь чихчийн хурууны хумсны толиончны хэмжээтэй буюу 1 см хүртэл хэмжээтэй ийм гүвдрүүтэй тууралт байгаа. За энэ гүвдрүүтэй тууралт мөн ялгаагүй хатавтар тогтцтой улаан ягаан өнгөтэй зэсэн улаанаас хөхөлбөр улаан өнгөтэй буюу хүрээтэй байдгаараа онцлогтой. За эдгээр тууралтууд биеийн улаастай хэсэгт байрласан үед одоо биеийн хэсгийн онцлогтой холбоотойгоор хөлсөнд зочирч одоо гүвдрүүний дээрх одоо хөвсөлсөн эпидермис буюу гуужилт үүсгэж байгаа энэ хэсэг дээр маань норж дэвтэх, за улмаар биеийн хэсэгтэй болон хувцастай одоо үрэгцэнтэй холбоотойгоор шалбарах, шархлах, за бүр цаашлах юм бол урагцдаг үүсэх хүртэл одоо ийм хэлбэрүүдээр одоо тохиолдож болох нэ.
За энэ дотроо бид нар энэ дээр одоо чигчийн хурууны чинээ, хумсны таланчны хэмжээтэй гүвдрүүд тууралтыг харж байна. Маш их хэлбэг тохиолддог. За энэ нь өөрөө биеийн нэмгэн арьстай газруудаар гарсан үедээ хайрс түлттэй маш төстэй. За тосны булчирхай одоо ихээр байрласан биеийн эсгүүдэд гарсан үедээ хажирас дерматитийн одоо тууралттай төстэй байдаг учраас энийг бид нар зайлшгүй ялгаан онцлох одоо ийм хэрэгцээтэй болдог байна. За тууралт жижигхэн хэмжээтэй буюу одоо шар будаан чинээ хэмжээтэй эсвэл зоосон мөнгөний хэмжээтэй хүртэл одоо ийм том хэлбэртэйгээр тохиолдож болно. За биеийн улаастай хэсэгт байрласан үедээ одоо шархлаад, шалбраад тийм ээ. За хоёр дахь халдвар орсонтой холбоотойгоор бол бүр шархыг бол гүн шархыг бол үүсгэж болно. За үүний зэрэгцээгээр одоо ургацаг үүсэж болно гэж одоо өмнө хэлсэн. Энэ ургацаг тууралтыг одоо бид нар энэ слайднаас харж байна. За тэгэхээр энэ одоо тууралт нь хэдийгээр одоо ургацаг үүссэн байгаа боловч өвөрмөц эмчилгээнд үр дүнтэй эргээд одоо эмчилгээний дараагаар шимэгдэж арилгах юм боломжтой байдаг. За харин шархалсан, шалбарсан энэ тууралтуудын гадаргуу дээр маш их олон тооны терпониум агуулсан эдийн шингийн ялгарч гардаг учраас маш их халдвартай байдаг юм учраас эргэн тойрондоо эмнэлгийн нөхцөлд мөн одоо халдварлах эрсдэл бол бий болох учраас бид нар бас энэ дээр анхаарах шаардлагатай болдгоо. За үүний дараагаар Тэмбүүгийн одоо харьцангуй ховор тохиолддог боловч энэ арсны бас тохиолдож болох гэмтэл юу яах вэ гэхээр эдээд цэврүүт тэмүүцэр байна. За энэ нь болохоор ихэнхдээ дархлаа султай, ахмад насны хоолт жилийн дутагдaltaй буюу архаг өвчтэй ийм хүмүүст бол тохиолдно. За ингэхдээ батга төстэй хэлбэрээр тохиолдож болно. Салхин цэцэг төстэй одоо эдээд цэврүүт тууралт гарах. За өнгөц болон гүн хэлбэрийн түүхийдээ төстэй тууралтаар гарах. Рупоид буюу тав үүсгэсэн хэлбэр гэсэн эдгээр одоо ийм олон төрлийн хэлбэрүүдээр илэрч болох учраас Тэмбүүгийн 2 дугаар үеийн нөгөө ерөнхий тууралтуудад тохирдог ерөнхий шинжүүдээ бид нар бас мэдэж тэдгээрийг ашиглан одоо тууралтыг үнэлэх нь бол чухал ач холбогдолтой байдаг байна. За Тэмбүүгийн 2 дугаар үеийн одоо тохиолдож болох өөр нэг арсны гэмтэл нь бол үс уналт байгаа. За ихэнхдээ дагц чамархай, за зулаан хэсгийн одоо арсанд фолликулын тэжээл алдагдсантай холбоотойгоор сугарж ундаг. Тийм учраас тухайн одоо энэ үүссэн голомтын үс хизээч бүгдээрээ одоо ингэж халцарч ундаггүйгээр ийм алаг цог байдлаар өөрөөр хэлбэл одоо шавжинд идэгдсэн үслэг идэлтэй тийм ээ зөөрлмээр одоо ийм байдалтайгаар бол ийм алаг цог байдлаар унсан байдаг. За энэ голомтын үс бол бүгдээрээ ундаггүй учраас үс бол өндөр нам одоо ургаж ингэж харагддаг. За үүний зэрэгцээгээр үснээс гадна тийм ээ хөмсөг, сормуус, за биеийн одоо бусад хэсгийн богино ус, за цаашлах юм бол шар ус хүртэл одоо унах ийм хэлбэрээр тохиолдож болно. За үүнээс гадна ус уналт нь нэлэнхүүдээ одоо шингэрэх байдлаар бас тохиолдож болно. За энэ үед нь бол илрүүлэг болон ялгаан онцлоход жоохон төвөгтэй. Гэхдээ арсанд ямар нэгэн одоо өөрчлөлт байхгүй, өрөвслийн шинжгүй, дээрэс нь үйлчлүүлэгчид ямар нэгэн зовиургүй байдгаараа бол их онцлог ийм байдаг бахнэ. За дараагийн арсны талаас илэрч болох өөрчлөлт нь Тэмбүүгийн 2 дугаар үеийн арьс цаах шинж тэмдэг байгаа. За энэ арьс цаах өөрчлөлт бол хэдийгээр лекодерма гэж нэрлэж байгаа боловч хит нөсөөчсөн суурин дээр нөсөөгөө толб үүсэх юм байдлаар бол илэрдэг. За байрлалын хувьд ихэнхдээ хүзүүний арт тал, хажуу тал болон эгмний дээд талаар одоо ингэж гардаг бахна. За тэгээд 0.5-аас 1 см хүртэл хэмжээтэй нөсөөгөө толб нөсөөчсөн суурин дээр бол үүсдэг. За зарим тохиолдолд энэ одоо толбны болон одоо толбны хоорондын зайны байдлаараа бол бас ялгаатай ийм байдлаар харагддаг учраас энүүгээр нь бол толбод торлог гантгэлсэн гэсэн юм хэлбэрүүдэд хувааж авч үзнэ. За толбны хоорондын зай нэлээд одоо хол байгаад байгаа тохиолдлыг бид нар толбот лекодерма сифилитикум гэж нэрлэдэг байна. Хоорондын зай нь их ойрхон байгаад байгаа тохиолдолд загсны тортой төстэй харагддаг учраас торлог хэлбэрээ гэж ингэж нэрлэдэг. За харин нөсөөтэй болон нөсөөгүй хэсгийн хэлбэрийн одоо энэ ялгарл нь сул байгаа үедээ одоо хүзүүн арьсан тийм хэрцсэн юм шиг харагддаг. За энийг нь бол бид нар гантгэлсэн хэлбэр гэж ингэж нэрлэж байгаа. Тэгэхээр хэрвээ та үзлэг хийж явах явцдаа одоо сэжиглэж байгаа ийм одоо төстэй тууралтыг ажиглагдах юм бол хажуугийн гэрэлтүүлэг одоо хийгээд ингээд үзэхэд бол толбон тууралт нөсөөгүй толб байгаа нь бол нэлээд тод ажиглагдах учраас үзлэг дээр үүнийг анхаарах нь зүйтэй. За үүний дараагаар нийт халдварласан хүмүүсийн 75 орчим хувьд нь тийм ээ Тэмбүү өвчний 3 дугаар үе шилж байна. За ингэхдээ гол шалтгаан нь бол дутуу эмчлэгдсэн буюу огт эмчлүүлээгүй тохиолдолд халдвар авснаас хойш 4-5 жилийн дараагаар Тэмбүү өвчний 3 дугаар үе шилжээд за тэгээд 8-аас 10 жил түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. За энэ үед бол мөн арьсан дээр тууралт гарахаас гадна
дотор эрхтэн, тулгуур хөдөлгөөний тогтолцоо, мэдрэлийн талаас одоо өөрчлөлт илэрх боломжтой. За харьсан дээр илэрж байгаа энэ өөрчлөлтүүдийн өмнөх одоо үеүүдээс ялгаатай гол онцлог юу байх вэ гэхээр халдварлах шин чанар бол нэлээд буурсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед үүсэж байгаа гэмтэл нь үүсгчийн шалтгаантай нөгөө судасны шалтгаантай гэмтлээсээ илүүгээр одоо өрөвслийн процесс, эдийн гэмтэл үүсгчийн эсрэг явагдаж байгаа дархлааны хариу урвал өрөвслийн процесс маань эдийн гэмтлийг одоо нөхцөл дүүсэнтэй холбоотойгоор үүсдэг. Тийм учраас халдварлах шин чанар харьцангуй багатай байна. За үүсэж байгаа гэмтэл маань маш удаан хугацаанд хадгалагдана. За эргээд одоо ингээд тууралт өөрчлөлт маань эргээд шимэгдэхэд тэндээ одоо тийм эдийн гүнзгий гэмтлийг үүсгэсэнтэй холбоотойгоор сорвжилт үүсгэснээр одоо эдийн болон эрхтний үйл ажиллагааны алдагдалд хүргэх улмаар цаашлах юм бол одоо амь насанд хүрэх ийм эрсдлийг бий болгож идэг байх нэ. За үүнээс гадна Тэмбүү өвчин бол 1 2 3 дугаар үеийн шинж тэмдэггүйгээр эрт болон хожуу далд хэлбэрээр тохиолдож болно. Ийм учраас Тэмбүүгийн одоо онцлогооны чухал ач холбогдолтой одоо арга бол ээлжид судлалын шинжилгээ байдаг юм байна гэж ингэж хэлэх нь зүйтэй байна. За ээлжид судлалын шинжилгээ хийхийн тулд бид нар тухайн үйлчлүүлэгчдээс нэгдүгээрт асуумжийг маш сайн авах хэрэгтэй. Ингэхдээ халдвар судлалын асуумж дээр болон ээлжид судлалын шинжилгээ эрэг байгаа хүнд бид нар өвчлөлийн байдал, эмчлэгдсэн байдал, давтан халдварлалтын байдал, хавьдагчийн эмчилгээний одоо байдал гэх мэтийг одоо бас зайлшгүй тодруулж анхаарах шаардлагатай. За үүний зэрэгцээгээр хэдийгээр үйлчлүүлэгчид зовооргүй, шинж тэмдэггүй гэж хэлсэн ч гэсэн заавал үзлэг хийснээр бид нар халдварыг илрүүлэх боломжтой. За үүний дараагаар арьсан дээр хатуу яар гарсан, за мөн одоо Тэмбүү өвчний 2 дугаар үеийн шархлаатай тууралтууд гарсан энэ тохиолдолд гарсан одоо тэр тууралтын шингэнээс аваад үүсгчийг нь одоо бараан талбай цайвар талбайны мэдрүүлэх шинжилгээний аргаар онцлох боломжтой. За үүний дараагаар бидний одоо өргөн хэрэглэх боломжтой байгаа онцлогооны арга бол ээлжид судлалын шинжилгээний аргууд байдаг бахнэ. За эмчилгээний тухайд бол Тэмбүү өвчин маш сайн эмчлэгдэх боломжтой өвчин. За дэлхийн нийтэд өнөөдөр эмчилгээнд гол одоо зөвлөмж болгож байгаа бэлтгэл бол пенициллины бүлгийн эмийн бэлтгэлүүд байгаа. За пенициллины бүлгийн эмүүдээс богино хугацааны үйлчилгээтэй, дунд хугацааны үйлчилгээтэй болон урт хугацааны үйлчилгээтэй айлч одоо пенициллинийг бол эмчилгээнд хэрэглэх боломжтой. Гэхдээ Тэмбүүгийн эсрэг эмчилгээний бэлтгэлийн одоо үр дүнгийн одоо сайжруулахын тулд аль болох үйлчлүүлэгчтэй хатгалт цөөн байлгах үүднээс бол уртсгсан үйлчилгээтэй пенициллинийг бид нэр эмчилгээнд хэрэгжилж байна. За гэхдээ бензотин пенициллинжийг 2.4 сая олон улсын нэгж тунгаар өвчний үе шатаас хамааруулаад 1-3 удаа булчинд тарьж хэрэглэх ийм эмчилгээний аргуудыг бол өргөн зөвлөж байгаа. За үүний зэрэгцээгээр прокаин пенициллин болон одоо кристалл пенициллинжийг одоо мөн эмчилгээнд хэрэглэх боломжтой байх нэ. За пенициллинийг хэрэглэх үед одоо эрүүл мэндийн цэцлэмж үйлчилгээнд тулгамддаг асуудлын нэг бол харшлын асуудал байгаа. За ялангуяа өндөр тунтай уртсгсан урт хугацааны үйлчилгээтэй бензотин пенициллинийг булчинд тарьж хэрэглэсний улмаас харшлын урвал явагдах, за улмаар анафилаксийн урвалд орох ийм одоо эрсдэл байдаг учраас тарилгын өмнө заавал одоо асуумжаар болон харшлын сорил тавьж бид нар харшилтай эсхийг үнэлнэ. За үүний үр дүнд харшилт хэрвээ үйлчлүүлэгч харшилтад одоо онцлогдож байгаа илэрж байгаа тохиолдолд бусад бүлгийн бэлтгэлүүдээс за энэ дотроо тетрациклины бүлгээс доксициклинийг 100 мг-аар өдөрт 2 удаа 14-өөс 28 хоног уухаар за цетроксоныг 1 г-аар өдөрт 1 удаа 10-аас 14 хоног тарихаар одоо сонголт хийх эмчилгээнүүдийг хэрэглэнэ. За эдгээрийг хэрэглэх явцдаа тухайн хүний бие махбодын онцлог, жирэмслэлтийн байдал, за бусад одоо эмүүдийн харшлын асуумж зэргийг үндэслэлийн үр дүнд одоо сонголт хийх гормыг бол одоо эмчилгээндээ сонгож хэрэглэнэ. За эртэлрүүлгийг хийж байгаа өрг сум тосгоны эрүүл мэндийн төвийн одоо хувьд Тэмбүү өвчний цэцлэмж үйлчилгээтэй холбоотой бид нар эрүүл мэндийн сайдын 305 тод тушаалаар батлагдсан удирдамжийг бол анхаарч мөрдөх нь чухал байна. За ингэхдээ Тэмбүү өвчний одоо 1-р үеийн шинж тэмдэг илэрсэн энэ тохиолдолд бол бид нар бэлгийн замаар дамжих халдварын хам шинжээ онцлогоо эмчилгээний аргаар оншилж эмчлэх боломжтой. За бусад одоо Тэмбүүгийн хэлбэрүүдийг илрүүлэхийн тулд ээлжид судлалын шинжилгээний аргыг энэ дотроо одоо хурдвчсан шинжилгээний аргыг ашиглан одоо илрүүлэг хийн. За хурдвчсан сорил эерэг байгаа тохиолдолд бид нар дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад одоо сорцыг зөөвөрлөн оншийг баталгаажуулах. За ингээд эмчилгээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа. За харин төрөлхийн Тэмбүү өвчний тухайд одоо эмнэлзүүн үзлэг болон асуумжаар Тэмбүүгийн одоо халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлээд за тэгээд нэгдээ сэжигтэй тохиолдол байх юм бол мөн одоо дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад оншийг баталгаажуулах шинжилгээнд одоо илгээх ийм шаардлагатай байгаа. За Тэмбүүгийн илрүүлэг дээр бид нэр жирэмсэн эмэгтэйчүүдэд бас одоо үзүүлэх тусламж үйлчилгээнд дээр
одоо сайтын тушаалаар зохицуулалтууд хийгдсэн байдаг. За энд нь жирэмсний хяналтанд анх орохт нь за энэ дотор 12 хоногоос тодорхой хугацаанд хяналтанд анх орохт нь за 28 хоногтод нийтдээ 2 удаа тэмбэг илрүүлэх хийлт судлалын шинжилгээ хийгээд за ингээд эерэг гарсан тохиолдолд бид нар эмчилгээний эхний тунг одоо авч за тэгээд шатлалын дагуугаар одоо онш тодруулаад за тэгээд бэлгийн замаар дамжих халдварын одоо эмчтэй хавсарсан байдлаар эмчилгээг үргэлжлүүлж хяналтыг одоо үргэлжлүүлэхээр бол заасан байдаг. За харин одоо төрөлхийн тэмбүүгийн тохиолдолд бол харьяалын дагуугаар Өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч бэлгийн замаар дамжих халдварын эмч одоо хавсарсан байдлаар үйлчилгээ үзүүлэхээр одоо заасан байдаг. Тэгэхээр та бүхэн эдгээр одоо удирдамж зөвлөмжийн дагуугаар үйл ажиллагаагаа явуулж бэлгийн замаар дамжих халдварыг эртэлрүүлж цаашдын халдвартай холбоотой гарах үр дагавраа сэргийлнэ гэдэгт найдаж байна. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье.